сайн бацгаана уу? Хичээлийнхаа цахим хичээлдээ орох зааварчилгааг багш нь хүргэе. Тиймээс аппликейшнийхаа календар дээр дарахаар бидний хичээлдээ орох хуваар маань харагдана. За хуваарийн дагуу тогтоосон цагт хичээлийнхаа цагаа төлөвлөн хичээлдээ орж ирээрэй. За хэрвээ хичээлдээ заасан хугацаанд орж ирж амжихгүй бол тиймээс ангийн Teams ангир руугаа дарж ороод файл хэсгийн рекордын дотор хичээлийн минь бичлэг хадгалагдсан байгаа. За хичээлийнхаа бичлэгийг нөхөж үзээрэй. Хичээлийнхаа бичлэгийг үзсний дараа даалгаврыг хэрхэн илгээх зааварчилгааг байршуулсан байгаа. За зааварчилгааг мөн файл хэсэг дотор байршуулсан. За зааварчилгааны дагуу даалгавраа багш руугаа илгээхээр Teams ангийн пост хэсэг дотор зааварчилгааг илгээсний дараа харагдах үр дүнг харуулсан байна. За багш руугаа зааварчилгааг илгээсэн бол амжилтаа илгээсэн гэсэн тэмдэглэл харагдана. За ингэж илгээсэн бол зааварчилгаа нь багшд нь ирсэн байна гэсэн үг. Хэрвээ зааварчилгаагаа зөвхөн даалгавраа хараад өнгөрсөн бол мэдээллийг хараад өнгөрсөн бол багшд нь мэдээлэл харагдана. За даалгавраа огт хандаагүй байх юм бол энэ мэдээлэл харагдах нь. Тийм учраас заавал зааварчилгааныхаа дагуу даалгаврыг бид багштай илгээгээрэй. За ингээд илгээснийхаа дараа assessment хэсэг рүү орохоор олон сорил, тест, даалгавруудыг байршуулсан байгаа. За энэ дотроос өөрийнхөө өнөөдрийн үзсэн хичээлтэй холбоотой сорилыг ажиллаад тухайн сорилоо ажиллаад дуусныхаа дараа мөн submit-аар багш руугаа үнэлгээг илгээх ёстой. За илгээсний дараа та өөрсдийнхөө гүйцэтгэлийн үнэлгээг харж болно. За гүйцэтгэлийн үнэлгээг хараад хэд их асуултан дээр буруу хариулсан байна. Ямар даалгавруудыг би зөв гүйцэтгэсэн байна гэдгээ бас ялгаж харах боломжтой. За ингээд даалгавруудыг хараад буруу гүйцэтгсэн даалгавруудаа сайн ойлгохгүй бол эргэж бичлэгээ үзэж болно. За мөн сая файлс хэсэг дотор байгаа класс материал дотор тухайн хичээлтэй холбоотой бас зураглалуудыг бодлогын тайлбаруудыг оруулсан байгаа. Тэндээс хараад өөрийнхөө алдааг олж амжилтаа суралцаарай. За баярлалаа.